Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос ярьж байна. Манай микрофон төр шашны хослон баригч 8 дугаар богдож явсан дам хотогтын Ордон музейн цэцэрлэгт хүрээлэнд байрлаж байна. Өнөөдөр 17 дугаар жарны төмөр өхөр жилийн намрын дунд сарын шинийн 3-ны барилдлагатай цагаан бич өдрөө Монголын сүүлчийн хаан киноны аль биесны нээлтэнд хүрэлцэн ирсэн хүндэс очид та бүхэнд баяр хүргэе. Та бүхний өмнө Монгол улсын урлагийн гавь сэтгэлтэн Отгон Батыг өргөж байна. Монгол улсын үндэсний эрх чөлөөний хувьсгалын 110 жилийн ан босгон дээр Монгол улсын эзэн хаан олон өргөгдсөн наран гэрэлт төмөн наст оройн шандамн очирдар 8 дугаар богдож авсан дам хотогт үндэсний эрх чөлөөний төлөөх тэмцээлд алтан амиа үл хайрлан эх үйлсийг бүтээлсэж ертөнцид Монгол хэмээх тусгааруулсан тугсан эх оронч дээдсийн тухай гүйцсэн Монголын сүүлчийн эзэн хаан уран сайхны кино өнөөдөр эрхэм та бүхний гэгээ мэлмидэр ашид амгалан бадрааж нээлтийн ёслох хийхэд бэлэн болоод байна. Монгол улсын үндэсний эрх чөлөөний хувьсгалыг манлайлан удирдсан эх орончдын түүхэн үүргийг тодотгож Монголын сүүлчийн эзэн хаан 8 дугаар богдож авсан тамб хотогтын амьдрал тэмцэл болон Монгол улсын түүхийн талаар үнэн зөвөөр харуулan дэлгэсэн дэлгэцийн бүтээлийн маань хоёр дахь анги өнөөдөр албан ёсоор нээлттэй та бүхэнд төлөвлөх юм а. Эрхэм та бүхэнд барилан саацсан дахин талархлаа илэрхийлж эх түүхийг үнэн зөвөөр та бүхэнд элтгэн харуулж эх оронч дээдсийн түүхэн үннийг энэ цагийн эрхмүүдэд төлөвлөх Монголын сүүлчийн эзэн хаан киноны эрхэм уран бүтээлчдийг та бүхэндээ танилцуулж та бүхнийхээ нэрийн өмнөөс саларлан илэрхийлэхийн ялдамд хүндэглийн тайзнаа өрн залъя. За энэ үнэхээр том ажлын ард гарсан нуруу тэнийж гэх юм уу. Тэгээ өнөөдөр 9 сарын 9-ний сайхан биелэгт өдөр нээлттэй хийж байна. За энд одоо зөвхөн жүжигчид хэд одоо 270 гаруй хүн оролцсон. Уран бүтээлчдийн баг бол нэг 60 гаруй хүнтэй баг 2 жил гаруй ажиллаа шүү дээ. Тэгээ бид бол яг нээлттэй хийх боломж байсан боловч нөгөө дэлхийд даяар одоо тархсан сар дахлын улмаас одоо бид нар бас хойшилж байгаа одоо өнөөдөр сайхан биелэгтэй сайхан юм өдөр байна гэдэг одоо зориглоод нээж байна. Тэгээ энэ бол Монголын сүүлчийн эзэн хаан гэж кино шүү дээ. Өөрөө 2 ангитай. 2 дугаар анги нь 2 ангитай. За тэгээд энэ бол 2011 оны 12 сарын 29-нд бид нар Богд хаан киноныхаа 1-р ангийг нээж исэн. Саяхан мэт боловч бас 10 гаруй жил болчихжээ. За тэгээд яг 2-р анги нь бол одоо 1912 оны 1 сарын 1-ээс 1924 оны 5 сарын 30-нд жан шалах хүртэлх Богдханд Монгол ард улс, Богдханд Монгол улсын засгийн газар, Богдханд Монгол улс одоо өөрийнхөө тусгаар тогтнолын 3 дахь гүрнээр одоо хүлээн зөвшөөрүүлэх одоо улс орныхоо нийгмийн эдийн засгийг яаж хөгжүүлэх, хардуудаа яаж синхруулах вэ, улсын хорноо одоо хөл дээр босгоход яах вэ? Энэ гээд бүх төрлийн одоо Богдханд Монгол улсаас засгийн газраас явуулж ирсэн бүх бодлого шийдвэр. За тэгээд энд одоо цаг усаараа амнасаа алдсан одоо Монголын одоо Монголоо гэсэн чин үнэн сэтгэлтэй эх орончтой маань одоо амьдрал тэмцэл яаж одоо нас барж хорлогдсон тухай энэ төр бүгд одоо түүхний үнний дагуу ямар нэгэн эзэм нам энэ төр ихгүйгээр бид нар гаргаж байгаагаар онцлогтой юм да. За хамгийн гол нь миний гол зорилго бол энэ 90 оноос хойш өнөөдөр ихэд одоо 90 он төрсөн хэд одоо 32 дөө залуу байна тийм ээ. Өнөөдөр 32-таагаас дээш 32 хүртэлх бүхэлдээ нэг үедээ сая гаруй хүнтэй нэг бүхэлдээ үе өнгөрлөө тийм. Энэ залуу үедээ одоо бид нар их түүхэн үнээр нь үзүүлж өвлүүлж эх орон сэтгэлгээ гэж юу байдгийг эх орон энэ газар шороо бидний өнөөдөр энэ алхаж байгаа сая 500 мянган метр квадрат километр квадрат газрын төлөө алтан ам бүлээн цусаа урсгаж тийм ээ өнөөдөр хүртэл бид нар энэ газар шороог
хүлээлгэж өгсөн, өвлүүлж өгсөн энэ ахмадуудынхаа жинхэнэ эх оронч гэдэг тэд нар хэлдэг юм гэдгийг их түүхээл залуучуудаа бид нар одоо сайхан танилцуулж, ухамсруулж, ойлгуулах энэ их түүхээрээ бахархдаг байлгахыг одоо хүссэн миний гол одоо зорилго л энэ юм. Энэхүү киноны зохиогч Монгол улсын төрийн шагналт соёлын гавь сэтгэлтэн Дамбын төр бат таныг тайснаа үндэтгэн урьж байна. Монголын сүүлчийн эзэн хаан киноны ерөнхий зураач Одонгийн Нямдава, ерөнхий зураглаач энэ киноны ерөнхий цуглаар зураглаачаар цогт баярын энх цогт Сэлэнгийн энх мөрөнд ажилласан бөгөөд Сэлэнгийн энх мөрөнд таныг тайснаа үндэтгэн урьж байна. Киноны түүхийн зөвлөхөөр түүхийн шинжлэх ухааны доктор, Монгол улсын төрийн сойрхол төвөгч Онхон Батсайхан ажилласан бөгөөд эрхэм таныг тайснаа үндэтгэн урьж байна. Мөн энэ ташрамд киноны хөгжмийн зохиолчор Монгол улсын ардын жишин Хөлбөрийн Баатар төрийн шагналт нацгийн Жансан нар ажилласыг та бүхэндээ сонирдуулан эрхэм та бүхнийхээ нэрийн өмнөөс талархлан илэрхийлье. Ингээд эрхэм та бүхнийхээ өмнө хүндэтгэлийн микрофонд киноны ерөнхий зохиолч Монгол улсын соёлын гавь сэтгэлтэн төрийн шагналт Дамбын төр бат таныг хүндэтгэн урьж байна. Энэ киноны гол санаа, гол хэлэх гэсэн юм бол тусгаар тогтнол гэж би боддгоо. Энэ Монгол улсын тусгаар тогтнол шиг эрхэм юм өнөөдөр байхгүй гэж би сандгаа. Ийм учраас энэ киноны 2 дугаар ангийн зохиолыг би бичсэн болно. 1 дугаар ангийн зохиолыг бол Монгол улсын төрийн сойрхолд соёлын гавь сэтгэлтэн Дармын Батбаяр бичиж олон түмэнд хүргэсэн бас ерөөлтэй юм аа. Яагаад гэвэл Дармын Батбаяр бол Дундгуй аймгийн Дэлгэр хангай сумын харьяат байсан. Бит хоёр нэг уулын 2 талд төрсөн ах トゥ шахуу ийм улсууд байсан. Ингээд энэ киноны 2 дугаар ангийг бичих их хувь зохиолыг Монгол улсын урлагийн гавь сэтгэлтэн миний эрхэм найз Бямбагийн цогт баяр над долгожээ. Үүний төлөө баяр хүргье. Миний хувьд Богд хаан киноны 2 дугаар анги бол бадран мандаж байгаад бууран доройтож буй төр засгийн тухай өгүүлэх ёстой байсан. Энийгч би энэ кинонд гаргасан гэж боддгоо. Аливаа төр өөрөө хүчтэй байх нь хүмүүсийн оюун сэтгэл төрсөн их тангарагаас үүсдэг гэж би боддог. Энэ тангараг бол бид бүхэнд өнөөдөр өгч байгаа тусгаар тогтнолын тухай, эрх чөлөөний тухай, энэ бүгдийн тухай дуудал мөн гэж би боддог. Би мэдэхгүй, би танихгүй, гэхдээ тэртээ 2500 жил гэж бид нар наадмаа тэмдэглэдэг. Бид нар 5000 жил гэж тэмдэглэмээр санагддаг. Яагаад гэвэл 5000 жилийн тэртээ модон шанив гэдэг хүн улс бол газар бол улсын үндэс гэж хэлсэн билээ. Энэ үг бол өнөөдөр ч гэсэн бидэнд хамаатай гэж боддог. Энэ бол хятадын түүхээс өмнөх түүх гэж би сандгаа. 2 дугаарт 1684 онд Тэрэлжийн газар Галдан бошгот манжид дарагдахтаа миний газар шороноос бурхан гуйсан ч битгий үг гэж хэлсэн билээ. Энэ үгний төлөө өнөөдөр хүртэл би сүсгэлж явдаг. Энэ кино бол энэ бүх түүхийн уламжлал гэж би өнөөдөр санаж байна. Өнөөдөр энэ кино Монгол улсыг байгуулж өгсөн
их богд хааны тухай кино юм аа. Энэ хүн 5 настайдан Монголд ирсэн хөөн. 5 настайдан тангад хэлээ мартаж Монгол хэлсэн ийм хөөн. Энэ хүн бидний төлөө амьнасаа өгсөн атал өнөөдөр монголчууд эх орны төлөө амьнасаа байтугай алигаан ч өхөн болсон ийм цагт бид нар амьдарч байгаа. Ийм учраас энэ хүнд бид нар сүслэн мөргөж энэ хөшөөнийх нь өмнө энэ аялаж гიშгэж байсан газрынхан дээр энэ киног нээж байгаад би баярлж байна. Би цогт баяртан их баярлалаа гэж хэлий. Түүний гэргий Монгол улсын гавьяат багш Энгчин танд их баярлалаа. Энд хуран цугласан бүгдэд баярлалаа. Богдын минь аврал орших холтугай баярлалаа. Та бүгдээ. Баярлалаа тэр сайхан өрөөлөө очид бадч голтгой хэмээн бас хүндэтгэн өрөөж байна. Ингээд эрхэм та бүхнийх юм Монголын сүүлчийн эзэн хаан киноны түүхийн зөвлөхөр ажилласан түүхийн шинэ ухааны доктор Монгол улсын төрийн сойрхол түүхч Бат сайхан таныг бас хүндэтгэн микрофоныхоо өмнө өрн залъя. За, хорон цугласан та бүхэнд энэ оройн амгалан гэрж мэдчилье. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төвд байдаг Монголын сүүлчийн эзэн хаан Богд хааны ордон ариун дагшин газрын бид нэр хорон цуглажээ. Яг жилийн өмнө бидний одоо энэ цугласан энэ газар боссон Монголын сүүлчийн эзэн хаан Богд хаан зориулсан хөшөө энд байж юм тийм ээ. Ордон хажуудалд байна. Энэ хөшөөний нээлт жилийн өмнө 9 сард болсон энд. 2019 онд Монгол улсын ерөнхийлөгч зарлиг болгож Богд хааны мэндэлсний 150 жилийн ойд мэндэлэх зарлиг болгосон. Тийм. Энэ хүрээнд хөшөөтэй болж байна. Энэ зарлигийн хүрээнд уран сайхны кинотой болж байна. Энэ үйл явдлыг тохиолдуулан онцгойлон энэ киног найруулсан кино найруулагч манай Цогт баяр, Энгчин хоёр болон одоо энэ багийнханд онцгойлон талархал илэрхийлж байна. Тэгээ та бүхэнд маш баярлалаа. Учир нь Богд хаан бол бидэнд тусгаар тогтнол иргэшилээ өгсөн гавьяат юм аа. Нэг хэсэг хугацаанд бид нэр сайн биш саараар бичиж байсан. Түүх наашилж байна. Түүх үнэнд ойртож байна. Энд үйл хэрэгт энэ уран сайхны кино онцгой хөв нэмэр оруулж байна гэж би бодож байна. 1911 оны 12 дугаар сарын 29-ний өнөөдөр нартай байна энэ талаасаа нар тусч ийн гэгэнт энэ театр дээр те цаагшинхай жилийн өвлийн дундсрын ширийн 9-ний өглөө шинэ өглөө нарангиж монголчууд бүгдээрээ өвөг дээдснээсээ одоо бүр балчраас ахуулаад дээдсэн одоо өвөг дээдс одоо настан буурал бүгдээрээ нэг баярлсан гэж байгаа. Яг тэр өглөө наран мандахад Богд хаан одоо энэ ордноос одоо хатны хамт сүйх дэргээр одоо шадар цэрэг ноёдон дагуулад одоо Богдын шар ордонд очиж Монгол улсын тусгаар тогтнолыг тунхлан зарлаж эзэн хаанаар өргөмжлөх ёслол орилсан юм аа. Тэгээд энэ бол 11 он 12 дугаар сарын 29 орчин үеийн Монгол улсын эхлэл тэрэ. Энэ кино энэ 12 сарын 29-нд Богд маань Монгол улсын бурхны төрийн тэргүүн төр шашны эзэн хаанаар өргөмжлөгдөж байгаа үеэс 24 оны 5 сарын 20-нд таал болдох хүртэлх үеийг одоо хамарсан кино байгаамаа. Тий. Энэ үед бол одоо мэдээж монголчуудын баяр баясгалан эрхчлөөгөө олж баярлж байгаа баярын улмас за адармаатай эдрэтэй баяр баясгалантай түүх гарнаа. Орос, Хятад, Америкийн одоо төшмөдүүдийн ч одоо түүх гарнаа. Киног одоо таалан сойрхож үзээрэй. Кинонд тоглосон Богд хааны дүр тоглосон болд ингээд одоо сайхан залуу жүжигчин байна. Хатны дүр тоглосон жүжигчин байна. Хоёулаа сайхан инээмсэглэж тийм таашаал өгж байх юм. Киноны жүжигчд маань яасан сайхан байна вэ гэж бодож ийсэн. Жүжигчд уран бүтээлчд маш их баярлалаа. Энэ киног бүтээхэд хувийн хвшлийнхэн мөнх жаргал захиралтай Эвсэг Кашемир Богд хааны ордон музейн урд талд одоо байдаг энэ одоо ноолуурын компани Ивент итгэж сайн амгийн анх төрүн олон одоо компани байгуулга оролцсон баг. Энэ компанийхэнд би онцгойлон талархал илэрхийлье гэж бодож байгаа. Баяр хүргэе бүгдээрээ.
Ягаад гэхээр ийм уран сайхны киног одоо бол Монголын төрөөс ингэж ивент итгэхгүй байгаа шүү. Тийм болохоор энэ одоо хүмүүст бол оюун санааны оюун одоо ямар их бядтай байна гэж би дотроо бодож бэлгшээж баярлж байгаа. Тийм. За тэгээд одоо олон яхав киног таалан болгож сонирхорой, шүүмжлээрээ. Тэгээ олон уран сайхны кино гараасай. Монголчууд маань үндэсний үзэлтэй болоосай. Эх оронч үзэлтэй болоосай. Монголчууд маань Монголыгаа таниасай гэж би үнэхээр сэтгэлээсээ бодож байгаа. Тийм учраас би Цогт Баярдаа энэ кино хийж яхад би өдөр болгон очиж исэн, хэлж исэн. Бүх үйл явдал нь ийм үнэн болоосай. Ийм зам туулсан шүү монголчууд гэдгийг мэдээсэй байлээ гэж би үзэж исэн. Кино хийсэн бүх уран бүтээлчдэд их баярлалаа. Уран тоглосон та бүхэнд маш их баярлалаа. Монголчууд маань одоо ойрхон түүхэн сайн мэдээсэй билээ гэж бодож байна. Баярлалаа та бүхэнд. Монголын сүүлчийн эзэн хаан киноны төвийн зөвлөгөөр ажилласан түүхийн шилгөөний доктор төрийн соргил төвч Батсайхан танд ус киног бүтээгчдийн нэрийн өмнөөс чинслийн талархлаа илэрхийлье. Эрхэм та бүхэнд энэхүү ёс яаж зохион байгуулагчид манаас дурсахын зүйл бэлдсэн байна. Ингээд дурсахын зүйлээ гардуулах хэмээн урьж байна. Тий, өнөөдөр бол Богд хаан кино, уран сайхны киноны нээлт болж байна. Сэлмижилүүдэд гэдэг юм уу те одоо бид мэдэндээ кино, уран зохиол Богдыг маань одоо сайн бисаар хэлдэг байлаа да. Тэгээд 90 оноос хойш магадгүй анхудаа Богдын тухай эерэг түүхэн үнэн байдалд нэлээд өгсөн ийм уран сайхны кино Цогт Баярдагчийн найруулснаар гарч байгаа. Тий. За бид энийг зогсож байгаа энэ газар бол Богд хааны ордон музей те ариун дагшин газар. Яг энэ газараас одоо 110 жилийн өмнө 1911 онд одоо өвлийн дунд цэрийн шөнийн 9 те 1911 12 дугаар сарын 29-ний өглөө Монгол улс тусгаар тогтнолоо томхон зарлах гэж улсын эзэн хаанаар одоо өргөмжлөхөөр Богд хаан хадны хамт шадар цэргүүдээр хөдөлсөн байгаа. Тэгээ шинэ өглөө тэр одоо Монголд мандаж тусгаар тогтнол төрүүлсэн сэргээж яхад нийт монголчууд одоо ноёдууд одоо лам хар бүгдээр одоо дээс тооцгүй баярлцааж баярын нулимс унгаж ирсэн гэдэг. Тэр ариун дагшин газар бид зогсож байна. Тий. Тэгээд энэ газарт бол энэ Богд хаан кино уран сайхны кино нээлттэй хийж байна. Тэгээ өнгөрсөн жил яг энд Богд хааны хөшөө болсон. Богд хааны хөшөөний дэрэг зогсож байна тийм ээ. Тэгээ Богд хаанд маань бас ингээд уран сайхны кино бас бодиттой амьдралд нэлээд түүхэнд нийцсэн кино гарч байна. Энэ бол одоо залуучууд болоод нийт хүмүүст нэгдүгээр түүхээ мэдэх, хоёрдугаар бол одоо үндэсний үзэлтэй болох, их оронж болох, өөрийгөө таньж мэдхэд илүү чухал үр дүнтэй болно хаа гэж би найдаж байна. Тийм болохоор энэ бол одоо сайн үйл боллоо эхэлж байна гэж бодож байна да. Энэ кино Монголын тусгаар тогтнолын тухай кино байгаа юм аа. Өнөөдөр энэ хэцүү цаг үед тийм үү? Энэ киног нээж яваад би үнэхээр баярлж байна. Ягаад гэвэл Монголын ард түмний гол амин дэм нь бахархал гэж би боддгийн. Энэ бахархлын нэгэн их сэжүүр нь болбол 1911 оны үндэсний эхлөөний хөдөлгөөн юм аа. Энэ хөдөлгөөнийг зохион байгуулсан хүн нь Монголын 8 дугаар Богд Жавцандамб хутагт байгаа юм. Энэ хүн хөдөлгөөнийг зохион байгуулад 1921 онд ардын хөвсгөл болж өрнүүлсэн хүний нэг нь гэж би боддгийм аа. Бид нар ардын хөвсгөлийг өрнөн байгуулсан бодоо данзан гээд 7 хүнээ мэднэ. Гэхдээ энэ бүгдийг дэмжсэн хүн нь бас Богд байсан болоо гэж би бас боддгийм аа. Ийм учраас энэ өөрөө тангад хүн, төв хүн тэгсэн мөртлөө Монгол хүнээс илүү Монголын төлөө зүтгэсэн энэ хүний тэр их гэгэн оюун ухаанд би их шүтэж биширч Мотрын эдис, Сундгийн эдис гэдэг 2 роман бичсэн. Дараа нь Оройн дээд гэдэг жүжиг бичсэн. Одоо бол Богд хаан гэдэг одоо яг киноны нэр нь Монголын сүүлчийн эзэн хаан гэж гарлаа.
Энэ кино одоо ард түмэнд минь хүрээсэй, ард түмэн үзээсэй гэж бодож байна. Энэ бол ямар нэгэн тийм юу биш. Камерны гэдэг юм уу одоо тийм кассой кино биш. Энэ бол хүн ухах, хүн энийг ойлгох, хүн энийг хүлээн зөвшөөрөх ёстой кино гэж би ойлгож хүлээж авч байгаа. Тэгжиж би өөрийнхөө зохиолыг бичсэн. Би бол 40 жил үзэг цаас нийлүүлсэн хүн. Тэгээд энэ зохиолыг бичгтэн би уйлж байсан. Энэ киног өөрийнхөө бүх хөрөнгийг зарж одоо хийсэн эрхэм найз Монгол улсын урлагийн ойлголтын цогт баяртаан түүний гэргийн Монгол улсын гавьяа тогш Дулам сүрэнгийн ингчэндээ их баярлж байна. Тэгээд бид гурвыг дэмжсэн миний хань логон шүрэнцэгтэй их баярлж байна. Тэг за баярлалаа. За Монголын сүүлчийн эзэн хаан киноны гол дүр болох Богд эзэн хааны дүр тоглосон эрхэм уран бүтээлчид тэр тусмаа гол дүрийн эрхэм жүжигчтэй та бүхний өмнө хүндэтгэн өрье. 8 дугаар Богд авцсан нам хотын дүрд Монгол улсын сонирхны ажилтан Шомблийн болд тоглосон бөгөөд эрхэм таныг тайлснаа хүндэтгэн өрж байна. Харин их техникийн дүр тоглосон Монгол улсын сонирхны ажилтан Батөржийн Бат Сумья маань энэ цаг мөчнөөс кино уран бүтээлэнд авцсан хүрэлцэн ирж амжаагүй байна. Гэтэл эрхэм та бүхний нэрийн өмнөөс уран бүтээлийн өндөр амжилтыг цэнхэр дэлгэцээрээ дамжуулан уламжлан хүргье. Энэ сайхан бэлэг сайн өдөр бидний кинонд хүрэлцэн ирсэн төмөн олон та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлье. Өнөөдөр баярлалаа гэдэг үгийг маш их хэлмээр санагдаж байна. Юун түрүүнд намайг энэ их хүмүүний дүрд сонгон авч тоглуулсан Монгол улсын гавьяад найруулагч Цогт баяр танд маш их баярлалаа. Михаил. Мөн киноны продюсер Ингчин ихчтэй баярлалаа. Энэ Богд хааны ролийг төмөн олонд хүрэхэд тусал дэмжиж эвж өгсөн Монголын нийт маш сайхан уран бүтээлч та бүгдтэй хамтран тоглосон уран бүтээлч жүжигчдтэй маш их баярлалаа гэж хэлье. Мөн дэмжид тусалсан арын албаныхан болон зохиомж дээд сургуулийн оюутнууд болоод Эвсэг компани хамт олонд маш их баярлалаа гэж хэлж байна. Маш их баярлалаа. Нэгдүгээр ангид Богд хааны ролийг гаргахтаа бол би шашин төрийн тэргүүн гэдэг үднээс тоглож байсан. Сүүлийн энэ 2 дугаар ангид бол төрийн тэргүүн гэдэг үүднээсээ тоглосон. Тэгээд яг буруу зүрөө юм гарчих гал байсан. Чиглүүлж өгсөн найруулагч танд баярлалаа. Ингээд төгсгөлд нь би та бүхэнд 1-р ангид Богд хааны хэлдэг үгийг хэлж төгсгөхийг хүсэж байна. Та нар намайг төвд хүн гэж ярьдгийг чинь би мэднэ. Гэхдээ би өөрийгөө Монгол хүн гэж боддог шүү. Тийм ээ, энэ хүн бол Монгол хүн байсан болов уу гэж би тоглосон. За тэгээд Монголын минь заяа буян эх шүү дээ. Баярлалаа та бүхэндээ. Баярлалаа жүжигчин хүний эрхэм дээд зорилго бол төмөн олондоо хүнлэгдсэн гайхам дүрийг бүтээх. Тэр тусмаа жүжигчин хүний хамгийн дээд мөрөөдөл болсон түүхэн хүний дүрийг бүтээн гэдэг манай жүжигчид тэр болгон олддог бас түүхэн хувьцаа. Энэ чухал өнөөдөр 8 дугаар Богд авцсан дам хотын дүрд амжилттай тоглосон Монгол улсын сонирхны ажилтан Шомблийн болддон уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье өрөөё. Өнөөдөр маш сайхан байна. 9 сарын 9 энэ сайхан өдөр кино маань нээлттэй хийж байна. Сэтгэл маш их өндөр байна. Хамтарч ажилласан бүх хүмүүстээ баярлалаа шүү. Баярлалаа л гэж хэлье тий. Маш том хөв заяа. Энэ сонгогдсондоо маш их баяртай байна. Миний үе болоод надаас хойшоо үеийнхэн бас нэгэн түүхэн шин кинотой боллоо. Тэрнээс гадна үнэн түүхээр хийсэн кинотой боллоо. Тухайн үеийн бодит түүхээр хийсэн кино. Тийм ээ. Энэ бол манай улс оронд бол
маш их үр өгөөжтэй гэж бодож байна. Тэрнээс урд урдны одоо социал нийгмийн үеийн кинонуудын Богд хаан буруу талаас нь үзүүлсэн байдаг. Тэрнээс тоглосон жүжигчд бол мундаг л та тийм ээ. Тухайн нийгмийн л юм да. Одоо тэгээ бидний энэ цаг үе дээр үн түүхээр нь гарч байгаад бол сэтгэл өндөр байна уу? Монгол улсын маань эрхэмдэд уран бүтээлч, Монгол улсын ардын жүжигчин Сэрэн Давг, Монгол улсын ардын жүжигчин Мигмар Наран, Монгол улсын гавьяа жүжигчин Жаргал Сайхан, Монгол улсын гавьяа жүжигчин Сугрын Болд Эрдэнэ гээд Сэрэн Болд олон эрхмүүд тоглосон. Харин энэ цаг мөч төрөлцсөн ирсэн эрхмүүдэд та бүхнийхээ өмнө тайснаа хүндэтгэн урьж та бүхнийхээ нэрийн өмнөөс талархлаа илэрхийлье. Дархан Шинван Хандоржин дөр тоглосон Монгол улсын гавьяа жүжигчин Сугрын Болд Эрдэнэ таныг тайснаа хүндэтгэн урьж байна. Мөн киноны авирмэдийн дөр тоглосон залуу жүжигчин Алтарган, мөн манай жүжигчин цэргийн сайд тоглосон жүжигчин Хишиг Батнар маань хүрэлцэн ирсэн байна. Та бүхний тайснаа хүндэтгэн урьж байна. Манай бас энэ бас манай Оросын Монгол дахь суурин тухайн үеийн элчин зөвлөхүүдийн тоглож ирсэн эрхмүүд, манай консулын газрын эрхмүүд тоглож ирсэн эрхмүүд бас хүрэлцэн ирсэн. Манай Оросын эрхэм уран бүтээлчд манаас хүрэлцэн ирсэн байгаа. Та бүхнийг бас тайснаа хүндэтгэн урьж байна. Ингээд та бүхнийг манай оролцсон тоглосон эрхэм уран бүтээлчдэд төлөөлөн мэдчихэд өшөлөг хэлнүү хэмээн Монгол улсын гавьяа жүжигчин Сугрын Болд Эрдэнэийг хүндэтгэн микрофонд өрн залъя. За маш их баярлалаа. Юуны өмнө энд хурамжуулсан та бүхэндээ энэ үдшийн энэ оройн төмөн амар амгалан айлтхан мэдчилж байгааг хүлээн авна уу. Тэгээд та бүхэн бас ойлгоорой, өнөөдөр энэ гайхалтай уран бүтээлд маш олон уран бүтээлчд маань оролцсныг дахин бас дуулгах нь зүйтэй байх. Гэхдээ энэ уран бүтээлчд маань бас хараахан хүрэлцэн ирж зарим нь одоо тодорхой шалтгааны улмаас хүрэлцэн ирж амжаагүй бас дуулгах нь зүйтэй байхаа гэж бодож байна. Манай жишээлбэл ардын жүжигч манай Цэрэн Давг ах маань хөдөө одоо хөвсгөлд байж байгаа. Мигмар Наран ах маань одоо яг эмнэлэгт байж байгаа гэгчлэн маш олон шалтгаантай байгааг бас дахин та бүхэндээ хэлж өмнөөс нь бас хүлцэл өчгөн зүйтэй байхаа гэж бодож байна. Тэгээд хамтарч ажилласан нийт уран бүтээлчтэй манай цогт баяр ахта найруулагч, за тэгээд продюсер, инхчин игч, за мөн эвсэг компани хамт олон хамтарч ажилласан нийт уран бүтээлчтэй чин сэтгэлийн халуун баяр хүргэж цаашдынх нь уран бүтээлд өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөж аз жаргал хамгийн сайн сайхан бүгнийг хүсэж байгааг хүлээн авна уу. Баярлалаа. Баярлалаа эрхэм уран бүтээлчдээс дурдсан зүйлээ гардуулцгаая. Харин энэ цаг мөчид бас манай киноны чин сүчиг даалгаврын төр тогссон Монгол улсын соёлын хэргийн ажилтан Сэгэмдийн Сэрэн Болд, мөн Загидал ноёны дөр тогссон Өлзий баярын мөнгөн тулгнар маань их орны маань баруун хязгаар дээрээс бас кино уран бүтээлтэйгээ байгаагаа бас энэ дуулгаж киноны уран бүтээлчтэй амжилт хүссэн цогт баяр найруулагч тусгайлан мишгээд дэвшүүлсэнийг та бүхэндээ уламжлан хүргэе. Мөн киноны арын албаныхан дан Сэрэн Болд, мөнгөн тулгнар маань уран бүтээлийн өндөр амжилтыг хүссэн мэдчилсэнийг та бүхэндээ уламжлан дэвшүүлье. Баярлалаа эрхэм уран бүтээлчдэд түр алгадчдаар баяр хүргэцгээе. Хэдхэн хормын дараа та бүхэн Гэгэнтэн кино театрын дэлгэцээс эдгээр уран бүтээлчин тоглосон Монголын сүүлчийн эзэн хаан киноны 2 дугаар ангийг толлон үзэх болно. Та бүхэндээ дахин уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье. За ингээд өнөөдрийн бэлтгэцээ өдөр Богд хаан 2 буюу Монголын сүүлчийн хаан кино маань нээлттэй хийж байна. Богдын үзээд. Тэгээд энэ сайхан өдөр нээлттэй хийж байгаад одоо миний би их баяртай байна. За тэгэхээр миний би энэ Богд хаан кинонд туслах дүрээр одоо авир мэд гэж өнөөдөр тоглосон байгаа. Тэгээд одоо удахгүй киногоо үзэх гэж сэтгэл маш хөдөлж байна. Тэгээд та бүхэнд их баярлалаа. За тэгээд энэ киноны баг хамт олон маш олон хүний бүрэлдэхүүнтэй. Ер нь багж Монголын бүх жүжигчдийг хамарсан их маш том ундаг том кино болсон. Тэгээд бараг жилийн хугацаанд бий болсон кино гэж хэлж болно. Тэгээд энэ сайхан кино тоглосондоо маш их баяртай байна. Тэгээд одоо хамт олондоо цаашдаа амжилт хүсье. Тэгээд их сайхан кино болсон байх гэж найдаж байна. Одоо киногоо үзэхэд бэлэн байна. За баярлалаа. Ингээд манай киноны арын албанд бас энэ бид бүхний хувьд хамгийн хүндтэй үргэлжлэх хүлээжсэн эрхмүүдийг дээжлэн та бүхэндээ танилцуулж та бүхнийхээ нэрийн өмнөөс хүндлийн тайзнаа өрн залъя. Киноны кастинг хариуцлагчаар ажилласан соёлын төргийн ажилтан Баяр Жаргал таныг тайзнаа хүндэтгэн урьж байна. Мөн киноны нөр хөрөгчөөр ажиллаж байсан соёлын төргийн ажилтан Инх Туя таныг бас тайзнаа хүндэтгэн урьж байна. Мөн киноны маань хувцсан ерхий зураачаар ажилласан соёлын төргийн ажилтан Тунгалаг таныг бас тайзнаа хүндэтгэн урьж байна.
Монголын сүүлчийн эзэн хаан киног бүтээхэд манай зохиомж сургуулийн маань эрхэм уран бүтээлч багш нар, оюутан залуучууд, арын албаныхан гээд бүхий л хүмүүс энэ цаг мөчид оролцсон. Харин бас кино сургууль манаас энэ цаг мөчдөөс өлөө бусны нэр өөр нэртэйгээр үйл ажиллагаагаа бас явуулж байгаа гэдэгтэй. Зохиомж гэж өөртөө илүү дотноссон нэрээр нь дурдсан дос та бүхнээс үзүүлж хивчиж зохиомжийнхан бол энэ киноны хамгийн хүндэттэй үргийг хүлээсэн гэдгийг бас дахин тулгууж та бүхэндээ талархлаа илэрхийлье. Энд туран цугласан эрхэм хүндэт та бүхэндээ энэ сайхан гэгийн үдшийн мэндийг хүргье. Өнөөдөр Монголын түүхэн урлагт Монголын кино урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж байгаа. Монголын сүүлчийн эзэн хаан кино маань үзэгчдийн гарт очиж байгаа ийм сайхан бэлэгт өдөр байна. Альва уран бүтээл бол хамтын бүтээл байдаг. Манай ялангуяа кино урлаг бол хамтын уран бүтээл гэж явдаг. Тэр тусмаа сайн муу одоо аль альнийг нь манай найруулагчийн нуруунд дээр үүрч явдаг гэж бид боддог. Тиймээс энэ хүү кинонд ерөнхий найруулагчаар ажилласан биднийг анханаас нь хариуцлагатайгаар удирцаар ирсэн Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн цогт баяр танд болон продюсер инхчин танд нийт кино багийн өмнөөс талархснаа илэрхийлье. Дэлгэцийн урлагийн сор болсон үе үеийн жүжигчид мөн кино зургийн туршид бидэнтэй хамтран ажиллаж байсан жолоочоос ахуулаад жилийн дөрвөн улирал зураг авалтын турш ажилласан манай эвлүүлэг дуу бичлэг гэрэлтүүлэг гээд арын албаныхан мөн нийт кино багийнхандаа бас дахин талархлаа илэрхийлье. За Монголын кино урлагийн түүхэнд одоо бэхэн хатаж амжилтгүй он цагт үргэлжлэнэ гэдэгт би гүнээ итгэлтэй байна. Баярлалаа. Баярлалаа эрхэм уран бүтээлчид, киноны арын албаны төдийн та бүхэнтэй мэдчилсэн эрхмүүдэд анги нийтийн ёсны зохион байгуулагчны нэрмэс бас дурсын зүйлийг гардуулъя. Одоогоос 10 жилийн тэртээ бүр тодорхойлж хэлэх юм бол 2011 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Монголын сүүлчийн эзэн хаан кино анхны ангийнхаа нээлтийг хийж байсан. Тэгвэл идүүгээ 10 жил өнгөрч 110 жилийн ойн босгон дээр Монголын сүүлчийн эзэн хаан кино 2 дугаар анги та бүхэн төлөвлөхөд бэлэн болсон байна. Ингээд та бүхнийхээ өмнө энэ киноны ерөнхий найруулагч Монгол улсын урлагийн гавьяа цогт баяр таныг дайснаа хүндэтгэн орж байна. Юуны өмнө энд хүрэлцэн ирсэн ноёд хадагта найз нөхөд миний танил бүх хүмүүст киноны уран бүтээлчдийнхээ өмнөөс гүн талархал илэрхийлье. За сая манай Отгонбат хэллээ 2011 он гэж үнэхээр яхаарахгүй 10 жил өнгөрсөн байна. За энэ 10 жилийн хугацаанд миний бие болоод манай группийн хамт олон зүгээр суугаагүй давтай түүх их материалдаа танилцах, аах номбат сайхантайгаа зөвлөх, төр баттайгаа ярихаас өксүүлээд жүжигчдээ бас дараагийн шинээр гарч байгаа дөрүүддээ дүр сонгохоос өксүүлээд одоо энэ дэлгэцэнд гарч байгаа Богдхан, Дондогдол Матангийн синтийг бүтээлэхээс өксүүлээд их олон ажлыг хийжээ. За би энэ тавчхан доктордоход би 1982 онд хуучнаар зөвлөлөөр болсон Москвагийн киноны дээд сургуульд очиж байлаа. 85-6 онд одоо кино гэдгийг ойлгож эхэлсэн болоо да. Энэ богдгийн ч хүн ер нь ямар үүлийн үртэй хүн юм бэ? Амьдтаач дээр, нас сураач дээр үргэлжил хараар бодуулж яах юм. Гэхдээ энэ хүнд чинь нэг гэрэлгийг тал гэж байн шүү дээ энэ чинь. Юу ч гэсэн тууруу тусгаар Монгол улсын эзэн хаан гүсэн бодол надад олон жил хоногч явсан юм аа. За яг хуу Монголын кино урлагийн сор болсон сайхан найруулагч нар, сор болсон сайхан уран бүтээлүүд бий. За яг хуу тэр бол тухайн үедээ нэг намын үзэл суртал тийм ээ.
одоо энэ интернет шалтгаалаад бүгдээ яахын аргагүй буруугаар дүрсэлж ийсэн бол түүхэн үний. Тэгэхдээ би нэг юмд гүн итгэдэг нь энэ киног зургийг нь авч ийсэн, энэ кинонд тоглож ийсэн, энэ киног найруулж ийсэн найруулагчдаа энэ уран бүтээлч дотроо уйлж байсан гэдгийг би бүрнээ итгэдэг юм аа. За тэгээд энэ хүний тухай одоо Монголын бүх урлагийн төрөлд хэлэхгүй муугаар хэлж өнөөдөр хүрсэн шүү дээ. Одоо нуулгүй хэлэхэд одоо нэрийг хэлээд яг олон түүхч биш шүү дээ. Хэлэхгүй муугаар хэлж исэн түүхчд өнөөдөр амьд зэрүүнд байж байгаа. Энэ хүн 5 наснда Монголд орж ирж ямар нэгэн үзэл бодлоггүй хар цагааныг ядахгүй нялхамтан орж ирээд Монголын газар шорон дээр 54 наслахтаа энэ бидний өнөөдрийн атгаж байгаа, амьсгалж байгаа энэ эх орныг бидэнд өвлүүлэн өгсөн яахын аргагүй гавьяатан мөн билээ. Тийм учраас би бол уран бүтээлчийн хувьд Монгол киноны өмнө өртөө хүний хувьд би энэ киног бол зориглон барьж авч өнөөдөр нэг амьсгаа авч уужирч байна да. За ингээд та бүхэндээ сайн сайхан бүхний хүсье. Хамгийн гол нь эрүүл байвал мөнгө ч олдно уран бүтээлч юм. Тийм учраас та бүхэнд эрүүл их сайн сайхан бүхнийг хүсье өрөөе. Баярлалаа та бүхэнд. Тийм ээ. Их уран бүтээлийн дараа элгэмсэж дотолсон эрхэм уран бүтээлчдийн нэгэн халуун аримыг хамтдан удирдах түүхэн уран бүтээлийг ард гарсан Монголын сүүлчийн эзэн хаан киноны хамт олонны хувьд манай эрхэм хүн цогт хоёр найруулагч байсан гэдэгт хүн бүхэн санал нэгдэ. Эрхэм найруулагчтай кинонд оролцсон нийт уран бүтээлчдийн нэрийн өмнөөс эрхэм бас энэ киног бүтээхэд ажилласан арын албаныхны нэрийн өмнөөс танд уран бүтээлийн өндөр амжилтыг дахин хүсье өрөөё. Одоо хүрсэн ирсэн эрхэм зочдоо та бүхэндээ бас танилцуулж та бүхнийхээ нэрийн сандартай илэрхийлэхийн албанд хүндэтгэлийн тайзнаа өргөх гэж байна. Монгол Улсын соёлын яамны соёл урлагийн газрын дарга сэргэлэн таныг тайзнаа хүндэтгэн өрж байна. Яг энэ цаг мөчид их хурдан даяар бас Монголын соёл урлагийн ажлын өдрүүдийг бас тэмдэглэж байгаа гэдгийг та бүхэн тодорхой мэдж байгаа нийт уран бүтээлчтэй бас соёл урлагийн ажлын баярын өдрийн мэндийг бас дахин дэвшүүлье. Сайн байцгаана уу? Соёлын үнэтэй, соёлын гайхамшигтай зөвцөлбөрийн дэргэд бид бүхэн өнөөдөр энэ үдшийг өнгөрөөж байна. Ингээд Монголын кино урлаг нэгэн шинэхэн хуудастай болж байна.Ний ялангуяа түүхэн кино маш ховорхон хийгддэг. Энэ түүхэн киноны бас урын сан нэгэн сайхан бодит түүхээр баяжигдж байна. Тэгэхээр удахгүй энэ уран бүтээл маань манай хойч залуу үеийнхэнд түүхээ тусгаар тогтнолоо бүх одоо бидний өмнөх үеийг бол үнэн зөвээр бас өвлөж авах, танин мэдэх ийм бас танигдхууны ийм сайхан уран бүтээл болсон болов гэдэгт бид нар бол итгэлтэй байна. Ингээд кино урлаг бол өөрөө маш олон одоо хүмүүсийг нэгтгэдэг том үйлдвэрлэл явж байдаг. Цар тахлын үед бас эдийн засгийн одоо ийм хямралын үед гараа сунгаж сэтгэл зүрхээрээ Монголын соёл урлагний ялангуяа одоо кино урлагт одоо ингэж дэмжлэг үзүүлсэн үндэсний үйлдвэрлэгч компани Эвсэг компани хамт олонд Монголын 7000 гаруй уран бүтээлчдийнхаа нэрийн өмнөөс та бүхэнд талархал илэрхийлье, хүлээж авна уу? Байгуулагдаад бие дааж 21-р зуунд бие дааж байгуулагдаад нэгэн жил болж байгаа соёлын яам маань энэ нэг жилийн хугацаанд маш олон хууль эрх зүйн орчинг бүрдүүлж чадсан. Тэрний нэг жишээ нь Монголын кино урлагийг дэмжих тухай хуулийг улсын хурлаар батлуулж чадсан байгаа бид нар наадмын өмнөхөн. Ингээд энэ хууль маань 2022 оны 1-р сарын 1-ээс эхэлж одоо хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулийг дагаад маш олон журмууд бас мөрдөгдөж эхэлнэ. Ингээд бас нэг сайхан мэдээ нь бол кино урлагийг дэмжих сан маань байгуулагдж байгаа журам нь удахгүй одоо засгийн газраар батлагдаад ингээд тогтоол гарч хэрэгжиж эхэлнэ гэдгийг би өнөөдөр аль биесээр та бүхэнд дуулгая. Ингээд Атгамбат маань сая хэлсэн засгийн газрын тогтоолоор жил болгоны 9-р сарын 2 дахь 7 хоногийг соёл урлагийн ажилтны өдөр гэж тэмдэглэж ирсэн байгаа. Тэгээд өнөөдөр ийм сайхан бэлэгтэй 9 сарын 9 гэсэн энэ сайхан өдөр энэ түүхэн уран бүтээлд авьяас бэлгээ
ур чадвараа зориулсан зарим нэгэн уран бүтээлчдийг Монгол Улсын засгийн газрын шагнал соёлын тэргүүний цол одоо тэмдгээр шагнах юм хүндтэй үргийг надад манай сайд маань өгсөн байгаа. Ингээд шагналыг гартуулж өгье. Эрхэм хүндэт сэлэн овогтой инх мөрөн танаа соёл урлагийн салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг тань өндөрөөр үнэлэн Монгол Улсын засгийн газрын шагнал соёлын тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр шагнаж үнэмлэх болгов Монгол Улсын соёлын сайд Чинбатын номин 2021 оны 9-р сарын 9-ний өдөр гэсэн шагнал байна. Та хүрэлцээрч шагналаа авна уу? Монголын сүүлчийн эзэн хаан киноны ерөнхий сурлаачаар ажилласан манай эсрэг манас Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан гэдэг хүнтэй цол тэмдгээр шагнагдж байна. Баяр хүргэе. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр Монгол Улсын засгийн газрын шагнал соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр Дорж сүрэнгийн Гамбат таныг шагнасан байна. Баяр хүргэе, таныг тайсан хүндэтгэж өрж байна. Монголын сүүлчийн эзэн хаан киноны манай 2 дугаар ангид бас ерөнхий зурлаачаар ажилласан манай инх мөрөн манай бас киноны бас арын техникийн албанд ажиллаж байсан эрхмүүд манай цаг шагнагдж байгаад бас талартай илэрхийлье. Мөн энэ хүн нэр хүнтэй шагналаар Төмөрбаатарын Эрдэнэбаатар таныг шагнасан байна. Монгол Улсын засгийн газрын шагнал соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан Төмөрбаатарын Эрдэнэбаатар танд баяр хүргэн тайсны хүндэтгэж өрж байна. Шагнал байна. Манай соёл урлагийн салбарынхны хувьд уран бүтээлч бид бүгдийн хувьд хамгийн үнэтэй, хамгийн нандин ийм сайхан шагнал байд юм аа. Ингээд та бүхэнд анхаарал тавьсан талархал илэрхийлээ. Уран бүтээлчтэй өндөр амжилт хүсье. Монголын сүүлчийн эзэн хаан киноны манай 2 дугаар ангийн нээлтийн ёсны ажиллагааны морилын саатаж эрхмүүдэд манас Монголын соёл урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан Монгол Улсын засгийн газрын шагнал соёлын тэргүүний ажилтан цол тэмдгийг гардуулсан соёлын яамны соёл урлагийн газрын дарга сэргэлэн танд талархлаа илэрхийлье. Бид киноныхаа нээлтийн ёсны үйл ажиллагааг зүгээрчнийг энэ газрыг сонгоогүй гэдгийг та бүхэн аль хэдийн анзааран болгоож бас бэлэгшээн бодож байгаа. Ингээд энэ киног бас бүтээгээд бидэнтэй хамтран ажилласан бас нэгэн хүндтэй хүн Богд хааны ордон музейн захирал Яруу найрагч Болор цумын эзэн Эрдэнэбаатар таныг тайзнаа үндэтгэн өрж байна. За энэхүү гайхалтай сайхан үйл явдалд гэрч болж хүрэлцэн ирсэн эрхэм та бүхэнд ангиун төрөнд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Үнэн дээр тийм Богд хаан бол Монгол улс дэлхийн газрын зурганаас арчигдчихсан дэлхийн түүхчид, нийтлэлчид Чингисийн үр садын сүүлчийн он жилүүд гэж бичиж ярьцгааж байх энэ он цагт дэлхийн газрын зураг дээр өнөөдрийн Монголоос бараг 3 дахин том Монголыг бүтээж их Монгол улсыг зарлаж Монгол улсын хэмжээгийн үрэгт шашин төрийг хослон баригч хаанаар тодорсон эрхэм хүмүүний тухай сайхан кино мэндэлж байна. Энэ эрхэм хүмүүний түүх бол хэлмэгдсэн түүхтэй хүн. Энэ хэлмэгдсэн түүхийг цагаатгахад энэ киноны үүрэг оролцоо нилээдгүй жин дарах хаа гэж гүн итгэлтэй байгаа. Богд хааныг урлагч тэр, уран зохиолч тэр, кино урлагч тэр
хэрхэн үзүүлсээр ирснийг эрхэм таа бүхэн маань мэдж байгаа. Гэхдээ өнөө цагт их түүгэн эргэн харж өнөөдрийн төр засагч тэр уран бүтээлчд маань тэр богд хааныг илүүтэйг сонирхолсон энэ он цагт өнөөдрийн Монголыг бий болгосон хүн юм шүү дээ гэж их бахархал төрсөн ийм сайхан кино болсон гэдэгт итгэлтэй байна. Тэгээд энэ киног хийхэд манай богд хааны ордон музей маань аль болох хамтран ажиллаж, хууль журамд нь нийцүүлж, заримдаа муудалцаж, заримдаа сайдалцаж ингэж ямар ч байсан ард нь гарсан. Тэгээд энэхүү богд хааны тухай кино маань богд судлалд бас тодорхой хувь нэмрэн оруулсан ийм бүтээл болсон болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл богд судлалын одоо хамгийн эрхэм хүмүүс болох Бацаахан доктор маань түүхийн зөвлөгөөр ажилласан. За зохиолч нь төр утгай төрийн шигналт зохиолж төр утгаа ингээ бодглохлоор энэ кино их сайн кино болсон гэдэгт итгэлтэй байна. Тэгээд энэ киног бүтээсэн цогт хоёр ахтай болон энэхүү кинонд гар бие оролцсон, сэтгэл оролцсон бүх хүнд аз жаргал сайн сайхан бүгдийг хүсэн өрөөй хэдний зөв шиг ирсээрэн тугаан өргүүлж өндөр болсон Монгол маань хээрийн цэцэг шиг огторон ургаан мануулж өнөр болсон Монгол маань мөн хөрш тугаа гэдэг сайхан өрөөлийг өргөё. Баярлалаа та бүхэнд. Баярлалаа. Монголын сүүлчийн эцсийн хаан киноны их зураг авалтыг бас манай богд хааны ордон музей дээр зохион байгуулсан. Ингээд бас энэ хүү киног бүтээхэд хамтран ажилласан богд хааны ордон музейн захирал Яруу найрагч Болор цомын эзэн Эрдэнэбаатар танд талархлаа илэрхийлье. Ер нь эвсэг компани манайх нийгмийн хариуцлагын хүрээнд энэ соёл, урлаг, спорт энэ боловсролыг дэмжиж бид нар тодорхой хэмжээний байгууллагуудтай хамтарч ажилладаг. Энэ ажилладаг ажлынхаа хүрээнд бид нар энэ Монголын үндэсний кино урлагийн актемтэй хамтраад энэ Монголын сүүлчийн эзэн хаан гэдэг богд хаан Жавсан зам худагтын энэ түүхэн амьдралыг энэ хойч үедээ яг үнэн бодитоор нь одоо харуулах түүхийг одоо гуйлалгүйгээр те бодит одоо мэдээллийг өгөхтөр энэ юун дээр хамтран ажилласандаа бид нар бас туйлын их баяртай байна. Манай эвсэг компани ер нь бол ноос ноолрын чиглэлээр Монголд болон дэлхийд бол экспортороо нэлээд дээгүрт ороод экспортлж байгаа. Тэгээд бас бид нар энэ киноныхаа нээлтээр далимдуулаад бас худалдан авагч нартай хөнгөлөлттэй, хямдралтай худалдаа, гарын бэлэгтэй худалдааг зохион байгуулж байгаа. Энэ бол их түүхэнд давхцал байхгүй юу? Одоо энд бол үнэхээр ариун дагшин газар л да. Энэ манай анхны төр ус анхны богд хаан төр улс энэ дээр одоо богдны ногоон ордонтой бид нар зэрэгцээд энэ дээр бол манай үйлдвэрийн байгаа энэ буурин дээр тухайн үед одоо төр ёс шашны ёслолын том арга хэмжээнүүд явагддаг гэсэн. Энэгээр нь бид нар бол маш их бэлэгдэж энэ кино төсөлд бас хамтран оролцсон. Өнөөдөр бас манай энэхүү нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол улсын маань төрийн түвшээд улсын хурлын эрхэм гишүүд, улсын хурлын эрхэм гишүүн Шимбүрэн, улсын хурлын эрхэм гишүүн Батэрдэн, улсын хурлын эрхэм гишүүн Дорж хамтаргуудаас эрхмүүд маань хүрэлцэн ирсэн байна. Ингээд та бүхнийг бас хүндэтгэж үгэлнөх хэмээн та бүхнийхээ өмнө улсын хурлын эрхэм гишүүн Шимбүрэн таныг тайлснаа хүндэтгэн урьж байна. За баярлалаа. Тэгээд энд бас хорон цугласан та бүдэд энэ орой өчийн мэндийг хүргэе. Үнэхээр одоо бид бас түүхээ бас говь ойлон буруу ойлгосон энэ одоо явцвал нэлээд олон жил үргэлжиллээ. Одоо миний санаж агаар жаахан хүүхэд байхад богд хаан одоо Орос руу илж илгээх гээд тамга дарчаад хөөе би юу хийчвэ гэж тамга дарсны дараа хилжээдэг кино байдаг штэ. Тэгэхээр бид түүхийг бол үнэхээр одоо бас бодит биш байдлаар нь таниулж ард иргэдэд энэ боловсролоо олгох энэ кино урлагаараа дамжуулан үнэхээр бол одоо түүх өөр байсныг энд харуулсан. Би санаж байна. Жаахан бахтаа бас кинон дээр нөгөө богд хаан сквадрид хор өгж өөрийнхөө мааран бараа хор өгөөд тэгээд жүжигчин рүү нь одоо чулуу хүртэл өвдөө шидчихсэн ийм инээтэй юм шиг, гонигтай юм шиг ийм түүхийг бид бүхэн одоо бидний үе бол туулж ясаа. Тэгэхээр одоо яг энэ бодиттой тэртех 1911 онд тусгаар тогтнолоо байгуулж хаан төрөө одоо буцаан одоо Монгол улсынхаа төрийг буцаан авч ясан энэ сайхан түүхийг буцаан залуучуудаа үр хөвгтүүдэд бид бас кино урлагаар дамжуулан хүргэж байгаа явдал бол их баяртай байна. Энд сууж байгаа их хурлын гишүүдийнхаа бас нэрийн өмнөөс үнэхээр одоо кино урлагийг дэмжих хуулийг бид баталлаа. Энд киног дэмжих сан байгуулж энэ сангаар дамжуулан түүхийг
бодиттой залуучуудаа хойч үедээ хүргэх энэ их том ажлыг бас эхлүүлж чадаж энд бас гар бие оролцсондоо бас их баяртай байна. Ингээд киног үзэхэд одоо дисэн ядан хүлээж байна. Орой сэрүүн орж байна. Намрын сайхан энэ сэрүүн орой бас киногоо үзэх гэж яарч байна. Тэгээд бүгдээрээ киногоо тухлан үзээд хүн болгон өөр өөрийн сэтгэлдээ шүүмжээ, итгэл үнэмшлээ, мэдлэгээ ахиулна гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ киног бүтээсэн бүх хүмүүст баяр хүргэе. Мөн одоо энэ киног бүтээхэд хувь нэмэр оруулсан санхүүгээр дэмжсэн эвсэг болон бусад компаниудад баярлаа гэж нийт одоо ард түмнийхээ өмнөөс хэлье та бүхэнд. Баярлалаа тийм ээ. Киноны эрхэм уран бүтээлчдийн бидний хамгийн эцсийн эрхэм зорилго бол өнөөдөр богдхааны тухай ойлголтыг үнэн зөвөр энэ цагийн эрхмүүд шин үнээр нь түүхэн зөвөр нь ойлгох эрхэм өстэйсэн. Тэр ч утгаараа энэ кино та бүхэнд богдхааны тухай ойлголтыг шинээр залруулан тодтохно гэж бид эргэлзэхгүй байна. Төр шашны хослон баригч оройн дэд очир дээр богд эзэн хааны тухай энэ киног бүтээхэд мэдээж манай шашны эрхмүүдийн дэмжлэг тусалцаа бас үнэтэй хувь нэмэр оруулж байсан. Монгол улсын бурхан шашны төв гандагчны хэдийн эрхмүүд бас энэ киног бүтээхэд бидэнтэй хамтран ажилласныг тодтогч та бүхнийхээ нэрийн салхалаа илэрхийлэхийн ялтамд эрхэм та бүхнийхээ өмнө Монголын бурхан шашны төв гандагчны хэдийн олон нийтийн харилцаалмын дарга од гард таныг дайснаа хүндэтгэн урьж байна. Энэ сайхан биелэг дэмбэрэлтэй орой богж язан дам хотгтой хаан өсөж торнож өөдлөн дэвшиж явсан энэ сайхан газар хорон цугларч түүхэнд бас шинэ одоо хууц нээж байгаа энэ одоо үнэн мөнийг таниулсан киног үзэх гэж одоо тэсэн ядан хүлээж байгаа та бүгдэд энэ орой мэндийг хүргье. Сая Чимбүрэн эмчиллээ бид бол үнэхэрийн тийм өнгөрсөн 70 жил бол бид сайнтай муутай алдаатай оноотой явж ирсэн. Энэ хугацаанд бид бол үнэхэрийн одоо монголчуудын төлөө, Монгол туурхтны төлөө сүүлчийн одоо амьсгаагаа хүртэл зүтгэсэн богж язан дам хотготойгоо буруу хэлж өнөөдөр хүртэл одоо бидний нийгэм донд энэ одоо сэтгэх бол үргэлжилсээр байгаа. Үүнийг засаж залруулахад бидний оролцоо үнэхээр хэрэгтэй. Ялангуяа урлагаар дамжуулж үүнийг зөв зохистой ойлгох нь бол бидний хамгийн чухал үүрэг байх ёстой гэж миний хувьд бодож байгаа. Тийм учраас урлагийн дотроос кино урлаг хамгийн одоо эрхэм гэдэг хүний оюун санаанд шууд хүрдэг оюуны одоо бас том зэвсэг гэж бид бас үзэл сурталын том зэвсэг гэж ойлгож болно. Тийм учраас энэ киног бүтээхэд бол гандан дэгчлийн хийдийн лам хуургууд, нийт лам хуургууд, энэ соёлын байгууллагууд бол чин сэтгэлээс ажилтсныг бол одоо би өөрийн биеэр харж исэн, зарим зүйлд нь оролцож исэн. Тэгээ кино бүтээхэд оролцсон уран бүтээлчид ардталт нь дэмжсэн одоо хэн бүхэнд одоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. Тэгээд номын цагаан буян өн удаан одоо дэлгэрэх болтугай. Тэгээ бидний энэ хийсэн сайн үйлс үеийн үед үрийн үрд дурсагдах болтугай гэж одоо ерөөл өргөөд киногоо одоо тухлан сууж таалан болгоож бодиттой шүүмжэн мөн баярлсан талархан сэтгэлээ сайхан илэрхийлэхийг бүгдэд одоо хүсье. Баярлалаа та бүхэнд. Баярлалаа. Кино уран бүтээлхийг бүтээн гэдэг олон арван үндэсний үйлдвэрлэгчид, киног бүтээхийн төлөө хамтаа ажилласан сайхан сэтгэлтэй эвэн тэтгэгчид, хамтран зүтгэлчдийн дэмжлэггүйгээр кино маань бүтэх бас төдийлөн бас тийм амар бишээ. Гэлэгтэй баггууд тийм бэрхшээл зовлон тэрсмэ баггуу бэрхшээлийг даван туулж энэхүү кино маань бас өнөөдөр үзэгчдэд хүрч байгаа гэсэн бид бас киноны уран бүтээлчид санан дурсаж байгаа баха. Гэлэгтэй бид бүхнийг хамгийн ихээр дэмжиж үндэсний үйлдвэрлэгчээс оройлон богдхааны тухай энэхүү киног дэлгэцийн бүтээл болгоход хамтран ажилласан эрхмүүд бүр тодруулж хэлэх юм бол кино уран бүтээлийг дэмжигч эвсэг компани гүйцэтгэл Баяр бат таныг дайснаа хүндэтгэн урьж байна. Энэхүү арга хэмжээнд өргөдөн ирсэн эрхэмсэг ноёд хадагтай та бүхний энэ өдрийн амар амгаланг
ирье. За өнөөдөр Монгол улсын сүүлчийн эзэн хаан 8 дугаар богд хааны тухай түүхэн киног хамтран бүтээлцэж албан ёсныхоо нээлтийг хийж байгаадаа туйлын их баяртай байна. Эвсэг компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон талд үйл ажиллагаа, түүний дотор соёл, урлаг, спортын арга хэмжээг ивент итгэх, хөрөнгө оруулах, хамтран ажиллах, дэмжих бодлогыг байнга хэрэгжүүлэн Монгол улсын ноолуурын салбарын томоохон үйлдвэрлэлийн төлөөлөл билээ. Монголын сүүлчийн эзэн хаан киноны төслийг хэрэгжүүлэгч Эвсэг компани Монгол улсынхаа өнгөрсөн үеийн түүх, соёл, уламжлалын өчөөхөн хэсгэгч болов бидний хойч ирээдүй болох хүүхэд залуучууд ард түмэндээ кино хэмэх гайхамшигт урлагаар дамжуулан үнэт өв соёл болгон үлдээж байгааг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Ноолуурын бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ худалдан авалт өссөн нэмэгддэг намрын борлуулалтын энэ үе цаг үедээ давхцсан киноны нээлт хийж байгаа нь бид бүхний хувьд ч Эвсэг брендийн хувьд чухал онцлог үйл явдал бөгөөд та бүхэнд энэхүү баярт мөчийг хуваалцаж байгаадаа бид туйлын баяртай байна. Монголын сүүлчийн эзэн хаан киноны зохиолч, найруулагч, продюсер, хамтран оролцсон уран бүтээлчид, гол болон туслах дүрийн жүжигчид, арын албанд ажилласан бүх хүмүүст талархаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ цаашдынх нь уран бүтээлийн хөдөлмөрт өндөр амжилт гаргахыг хүсэн өрөөё. За ингээд энэ дашрамд хэлгээд энэ ёслолын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүндэж зочид та бүхнийг эх орны брэнд Эвсэг компани нэрийн дэлгүүрээс гарынхаа бэлгийг хүрэлцэн ирж аваарай гэдгийг бас өрн залж байна. За та бүхэнд баярлалаа. Тэгээ манай нүдийн Монголын сүүлчийн эзэн хаан киноны 2 дугаар ангийн нээлт ёсны үйл ажиллагааг манай TV5 телевиз эх орон дээр шууд дамжуулж байгаа талархлаа илэрхийлье. Мөн манай үндэсний үйлдвэрлэгч Эвсэг компани гарын бэлгээ бас та бүхэн төлөвлөж байна. Мөн Ламор брендийн хамт олон бидэнтэй хамтран ажиллаж байгааг та бүхэндээ дуулгаж кино урлагийг дээдлэгч үзэгч төмнийхээ өмнөөс талархлаа илэрхийлье. Ингээд юуны өмнө Монголын сүүлчийн эзэн хаан киноны нэр дээр олон сайхан үг хэлж ивент хийгсэн бүх хүмүүстээ дахин баярлаж талархснаа илэрхийлж байна. Монголын сүүлчийн эзэн хаан киноны энэ сайхан дүрс, энэ сайхан зураг зориулж төрийн шагналд соёлын гавьяас зүтгэлтэн зохиолч Төр Бат үгийн бичиж төрийн хошоо шагналд ардын жүжигч Монгол улсын хөдөлмөрийн баатар Жансан руу аян хийсэн Захиас гэдэг дууг Монгол улсын гавьяас жүжигчин Чингис хаан одонд Ариун баатарын дуулснаар та бүхэнд хүргэх гэж байна. Та бүхэн дэлгэцэн анхаарлаа хандуулна уу? Энэ дууны дараагаар энэ гэгээн тэнгис сайхан кино театрт та бүхнийг морилон сатаж Чингис хаан энэ Богд хааны сүүлчийн эзэн хаан гэдэг энэ киноны хаан 2 дугаар ангийн анхны үзэгчд болж байгаад мөн дахин баяр хүргье. Таалан сууж тавтай сонирхоорой. Тийм ээ. Бид бүхэнд энэ цагийнханд эх орны манд усаар тогтолтын үн сэнийг эрэгт цагийн өдрүүдэд илүү их оршин тогтох эх орны маань суалдрыг батчуулан бий болгосон Монгол улсын маань шашин төрийг хөсөж богд эзэн хааны маань Захиас хэмээн энэ дууг хүндэтгэн бодно. Энэ дууны дараа чарда бүхэн гэгэнтэн театрт морилон саатаж бүтэн 2 жилийн туршид бидний хамтран бүтээсэн Монголын сүүлчийн эзэн хаан киноны маань 2 дахь ангийг таалан сойрхорой. Та бүхнийг үргэлж аз жаргал сайн сайхан бүгэн дагагдж байх болтугай. Сүсэгтэн олон шавнар минь суурж сүлдэн залбирцгаа Тэнгэрийн чулууны ичгэгмийн тэнцвийн тунхагэж сүсгэлмэл юутасан Мөргөлчин олон шавнар минь Монхд орших заяанга залбирцгаа Түмнэл гэсэн судригмийн Түрийн чанцлгэж сүсгэлэл юу
Sute durander Badırsan Sundu tekigen Turminde Ohet çadonder tadırsan Sotet etsin Turminde Бишрэлтэн олон шавнар минь Бэндэрлэн хайрлах нутаг та залбирцгаа Цаг цагийн ивэсэн зоваа Цагаан моринжилт өргөвөл Юутасаг Сute durander Badırsan Sundu tekigen Turminde Ohet çadonder tadırsan Sotet etsin Turminde Sute durander Badırsan Sundu tekigen Turminde Ohet çadonder tadırsan Sotet etsin Turminde